Долгорын Түмэн Үлзий буюу Артанян. BSB компанийн үүсгэн байгуулагч, зохиолч, редактор. 2002 онд шинжлэх ухаан техникийн их сургуулийг инженер мэргэжлэр төгссөн. Heard with the Eyes буюу нүдээр сонсох гэсэн дуудлагаар бичдэг хэлбэрийг Монголын сэтгүүлзүүд анх оруулж ирсэн. Цангаадина 2009 Төвөр хэвлүүлсэн Хувь зайны Эдрэ 60 ангит Дайчид 10 ангит телевизийн цуврал кино зохиол 19 нэг ангит бүрэн хэмжээний кино зохиолын ажлуудад оролцсон. Өдгөө электрод хөдөлгөөний дэмжигч гишүүн юм. Бид электрод хөдөлгөөний дэмжигч BSB компани үүсгэн байгуулагч үзэгч та бүхний сайн мэддэгчлэн нийтлэгч Артанян буюу Долгорын Түмэн Үлзийтэй харилцах болно. Танд өдрийн мэнд хүргэе. За бидний урилгыг хүлээн авч ирсэн явдал баярлалаа. Өмнө нь бол таныг бас ярилцахаар орсныг манай үзэгчид мэдж байгаа байх. За энэ удаа бол бас илүү электрод хөдөлгөөнд орох болсон шалтгаан нөхцөлийн талаар тодруулъя гэж. Тэгэхээр өмнө нь бол яг энэ талаараа та тодорхой хэлээгүй байх гэж би бодож байгаа. Электротуудын хамгийн залуу дэмжигчдийн нэг гэж би бол ойлгож байгаа тийм. Тэгэхээр яагаад энэ Ахмад үеийнхэнтэй нийлээд нэгдээд электрод хөдөлгөөнд орох болов? Яг хоо манай нийгмийг ингээд холоос харах юм бол ийм төрөл бүрийн бүтцийн үзэл бодолтой хүмүүсээс бүрдсэн байгаа шүү дээ. Тэр улсууд нийгмээ ингээд бий болгож байгаа байхгүй. За тэрэн донд нэг өвгдөг чинь нэг ардчилсан үзэл санааны суйртай цаагаараа дэмждэг ч гэдэг юм уу те. Тэгээд ямар нэгэн өөрчлөлт болоосоо гэж хүсч явдаг мөртлөө өөрснөө гардан хийх гэхлээр жоохон арга олохгүй байдаг те. Тэгээд нэг уур бухимдлаа нэг сошиал медиа дээр л гаргадгаас хэтэрдэггүй. За эсвэл нэг хоорондоо уулзж ярихтаагүй энэ тэгмээр юм да энэ гэж нэг бухимдаж тэгэхээс хэтэрдэггүй ч гэдэг юм уу те. Иймэрхүү нэг хэсэг бүлэг залуучууд байна л та. Бараг бүгдээрээ л тийм байж байгаа гэж магадгүй ер нь. За тэгэхээр яг 30 жилийн ардчлалыг бид нэр байгууллаа гэдэг ахнар байдаг нэг хэсэг ахнар байна. Зүгээр нүдэн дээр нь өрнсөн боловч тухайн үед оролцох боломжгүй хүүхдүүд байсан нэг тийм үе байгаа. Одоо манай үе байхгүй юу? За тэгснээ өөрснөө амьдрах гэж ажил хөдөлмөр хийж явж байгаа болохоор нийгмийнхээ амьдралд төдийлөн оролцоол үг хэлээч юм уу үйл хөдлөлөөр оролцох тийм боломжгүй мөрөөрөө амьдрал яваад идэг. Тэгсээр нэг л юм болохгүй байгааг мэдээд идэг. Тэгээд яаж оролцохоо мэдэхгүй байгаа шалтгаан нь одоо дөнгөж саяных л да. Зүгээр амьдрмаар байна штэ. Тэгсээр нэг юм болохгүй. Тэгсээр тэрийг тухайн үед нь аргалал явна гэдэг чинь тэр болж өгөхгүй байгаа нийгэм дотроо өөрөө нөгөө болохгүй юм хийдэг оролцогч нь болчихоо явж байгаа байхгүй. Гээд ингээд нэг ийм хэсэг бүлэг улсууд байдгийн нэг нь бий юм байна. Байж исэн чинь одоо энэ нөгөө үзэл санааны анхдагчид үүсгэн байгуулагч нар за тэр хөдөлгөөн тийм том талбай 400 мянган хүн жагсааж чадсан тэр улсууд шүү дээ. Тэд нар маань сүүлдээ ингээд нэг юм чимээгүй болдсон юм уу? Эсвэл өөр үзэл санаа нь илүүтэй дийлж ирсэн юм уу манай улсад те? Ингээ бүгдээрээ нэг тийм одоо цэцэрхэн гэдэг юм уу те? Тэхээс хитрхээ болцгооцсон улсууд болсон байхгүй. Энээс болоод нэг nice guy буюу монголоор уншвал nice guy гэдэг тийм ойлголт бий болцсон. Ер нь бол 2000-аад оноос эхлээд болохгүй байгаа юм мэдээд байгаа хэрнээ нэг дуурах нэг жижигхэн ярилцлага өгөхөөс хэтэрдэггүй. Тэгэхэр чин нөгөө бэртгчин сэхэтнүүд гэдэг тийм бүлэглэл тэгээ үүсчихэж байгаа байхгүй nice guy бэртгчин сэхэтнүүдээ хэлж байгаа. Тэгээд өөрснөө ингээд тэрэндээ наалтцгаацсан идэхгүй болцооцсон биетүүд болцсон байж гиснаа. Электрод хөдөлгөөн гэж гарсан нь тэр бэртгчин сэхэтнүүд хөдөлж эхэлсний одоо юу л да томрон жишээлтэй. Өөрөөр хэлбэл за яг муугар хэлэхэд өөрсдийнх нь үр хөхөд ач хүч нарын нийгэмд үлдэж цааш амьдрах гэдэг шүү дээ. Ахнар маань настаа боллоо шүү дээ. Хөгжөрцгөөлөө. Тэгээ ингээд эргээ харсан чинь яг энэ чигээрээ бүх юмыг орхиод хуучныхаа маягаар чимээгүй ингэж байсаар байгаа дуусч ирсэн чинь сэтгэл санаа нь төвдөхгүй байх шиг байна л. Тэгээ ерөнхийдөө болио одоо тий. Гээд энэ электрод хөдөлгөөн маань үүсээд одоо ингээд бужигнаад явж байгаа гэж би хувьдаа хардаг байхгүй юу. Би зөв харж ийн гэж бодож байгаа өөрийгөө. Тэгээд энд би одоо хамгийн түрүүнд талархан дэмжиж ирж нийлсэн. Миний үеийн бас бусны цөөн залуучууд бий. Зөв хүнэн дэмжих электрод хөдөлгөөн.
электоратуудыг ярьж байгаа нэг юм зөв гэдэг юм яриад байгаа шүү дээ. Зөв хүнийг бид нар дэмжинэ гэд. Яг одоо электорат хөдөлгөөний дэмжиж байгаа тэр зөв гэдэг байгаа хүн нь тэгээ бусдаас яг юугаараа ялгарх юм. Яг одоо тэр зөв гэдэг ямар шалгуураар гэх юм уу те тэднийг сонгочоод байгаа. Одоо мэдээж тэднийг сонгоно гэд тодорхой хүмүүсээ сонгоцсон л байгаа бах те. Нөгөө барааны тэмдэгт наатсан байт юм шиг одоо Mercedes-Benz гэдэг шиг энэ найдвартай гэж хүн гэж нэрлэх боломж байхгүй шүү дээ. Тэгэхээр яг туулсан түүхийг харна. Нийгэмд гим хор учруулах үс байж юу? Нийгэмд гим хор учруулах үс болцсон энэ системийн оролцогч байж юу? Дөгөөнд дэмжигч нь байж юу? Тэ? Ядаж ийм зүйлд оролцоогүй, орооцолтоогүй хүн хэрэгтэй байна. Тэгэхэд байна шүү. Олон электоратын игнэд нэгдсэн байгаа электоратынхнаар дэмжүүлж байгаа олон залуучууд өөрсдөө зүгээр л яах арга олохгүй татаад орох хаалга одоо олоогүй явсан залуучууд байна. Тэднэрт хаалгач чинь энэ байна, сонгогч чинь энэ байна гэж манай одоо тэр электорат хөдөлгөөнд ингээд замын гэрэлтүүлж өгч байгаа. Энэгээр орж чадвал чи өөрийнхөө хүсч явж байгаа дуу хоолойг хүнд хүргэж чадна. Зөндөө олон саад бэрхшээл тулгараа цохирцсон залуучууд байгаа шин. Нэг бизнес хийх гэхлээр нэг газар очиж гацсан. Нэг даргын гарын үсэг тэг болно. Нэг биш дарга штэ. 10 20 даргын нүгэр дамжиж, өрөө дамжиж явж ээж нэг өөрийнхөө нэг жоохон зүйлийг бизнес хийх юм уу хийх боломж олж авч штэ. Зарим нь бүр олдохгүй байх тийм боломж. Тэгээ бөөнөрөө одоо яаж бид нар манай улс одоо Герман шиг, Япон шиг тий ийм шудраг ийм тогтолцоотой хүнийхээ төлөө гэсэн. Хүний төлөө гэдэг чинь бизнесмэнүүдийн төлөө, ээжүүдийн, аавуудын, хүүхдүүдийн төлөө гэсэн үг шүү дээ. Өнөөдөр хамгийн сайхан том ордон хинт зориулж баригдаж байна. Хүүхдэд л биш те. Эцэг эхчүүдэд, ээжүүдэд биш байхгүй юу? Хамгийн сайхан бололцоо, хөнгөлөлт хинд зориулж гарч байна. 3% жилийн тийм хүүтэй зээл хинд олдож байна. Хинд олдохгүй байна. Тийм байхгүй юу? Энэ дээр бүгдээрээ бухимдаад хэлэх өгөөч олохгүй явж байгаа залуучууд өнөөдөр электорат үзэл санаад нэгдээд электорат хөдөлгөөнд нэгдсэн байж байгаа байхгүй. Энээс илүү зөв залуучуудыг би олж харахгүй байгаа. Электорат үзэл санаа гэд сая нэг дурдлаа шүү дээ тий. Энийг тодорхойлох уу? За яг электорат үзэл санаа бол янз бүрээр хүн тайлбарлаж болох юм. Нэгдүгээрт нь электорат үзэл санаа гэдэг нь өөрөө сонгогч нэр дэвшигчийг санал болгож байгаа хэлбэр юм аа гэж байгаа байхгүй. Тэгэхээр аль нэг нам тий залуучуудыг эсүүлж бойжуулж яснаа гаргаж байгаа хэлбэр ерөөсөө биш. Намд орохоор ичээд идэг залуучууд штэ. Ер нь бол намд орсноосоо ядаж ичдэг болцсон залуучууд байхгүй. Хамгийн бусармаг гажууд бүдүүлэг заваа барилын шавш болцсон манай нийгмийн чинь бүтээсэн зүйлүүд нь намууд байхгүй. За мэдээж намууд гिचглэр юу хэлж байгааг ойлгож байгаа тодорхой хоёр нам л байгаа шүү дээ. За мэдээж 8-нд ордог жижиг сайжиг намуу зөндөө гэдэг тий олон жил болцгооцсон. Сонгуул болохоор л идэвчээ гарч ирээд нэр нь бичигцээ вжээд тиймэрхүү юмд орох байх. Нийгэм гим хор хүргэж байгаагүй нам гэвэл манай тодоо итгэн л баг. Тэр нь ч гэсэн өнөөдөр электоратад нэгдэж явж байгаа байхгүй. Зөв хүнээр дэмжих электорат цаг. Зөв хүнийг сонгоё, нийгэм арай өөр болгоё гэж яриад байгаа энэ үйлдэл дээр гэх үү дээ. Залуучуудын оролцоог бас чухал байдаг байх гэж би бодоод байгаа. Тийм учраас нөгөө залуучуудын тухай үзэл бодол ямар байдаг талаар би энэ оролцогчдоос асууад байгаа. Оногдсон зүйлээр хамгийн сайн хийх нь нийгмийг одоо бүрдүүлэгч хүмүүсийн хүн нэг бүрийн одоо юу гэж нэгж аж ахуй нэгж мэгж байсан ч гэсэнтэй оногдсон зүйлээр хамгийн сайн хийх нь нийгмийн хөгжлийн гол төлхөр байхгүй. 5 зүйл хийдэг, 5 зүйлээ тал дутуу хийдэг хүнээр яах юм ер нь тий. Тэгж байгаа. Тийм болохоор энэ залуучуудад одоо итгэж найдаж байгаа гэдэг одоо миний лав тийм шалтгаан энэ. Оролцооны тухайд ярил дахиад өөр юм ярина. Дахиад мэдээ жоохон сэтгэл хангалуун биш тийм ээ. Тийм амир нийгмийн идэвхтэй оролцоотой залууг гарч ирж гэнэ гэвэл бас л эргэлзээч болно л доо. Жоохон бас хувиа хичээсэн гэж хүмүүс хэлдэг. Тэр нь өөрийнхөө л юм хийгээ явж гин гэсэн бас утгатай байхгүй. Тэгэхээр эдгээр дахиад жоохон нийгмийн идэх хөөх хэрэгтэй, идэвхтэй байх хэрэгтэй гэдгийг нотолж харуулах хэрэгтэй болоод байдаг. Хүн зөв байхыг хүсэх юм бол тогтолцоо нь өөрөө зөв болох юм.
яг хэвтэ нэг л тал нь хийж тэр тогтолцоо зөв болгох инээтрэ гэдэг нь дахиад бас нэг хэд хэдэн юмнаас шалтгаалж байна. Тэрийг ойлоо цаашаа ингээл яри. Тэгэхээр энэ залуучууд маань саяны энэ үзлийг аюу амархан хүлээж авах гэсэн байгаа юм бас нөгөө талаар. Мөнгө өгье чи ийм дуу хийгээд өгч гэхэд одоо манай энэ алдартай рэпер дүүнэр те яг ямар дуу юм, яг юуны тухай дуулах юм. Тэгээд өөрсөнтэй нь үзэл санаа нэгдэх юм бол би тэгвэл наадах чинь үнгүү дуулж өгье гэдэг ийм сэтгэлтэй, ийм бардам залуучууд бий болсон байхгүй. Бидний үед бас арай тийм байгаагүй шүү дээ. Тэгэхээр чи манай энэ залуучууд асар ихтгэл найдвар тээж байгаа. Гэхдээ тэднэрт нэг асаах, унтраалах хэрэгтэй юм л үе гарч байгаа байхгүй. Тэр унтраалга бидэнд байгаа байхгүй. Яаж тэр асаах унтраалгыг нийлвчүүлэх вэ? Одоо тэрийг нь яаж хаана байршуулах уу гэх юм уу те? Тэр чи одоо шинэ үлгэрлэх л асуудал байгаа. Үлгэрлэх. Залуу үедээ одоогийн 25-та 30-та залуучуудаа бид үлгэрлэе л дээ. Ичтгэл байлаа шүү дээ. Одоо энэ амар олон залуучууд энэ жил зөрөгтэйгээр их хуралд нэрээ дэвшүүлэхээр шийдвэрсэн байх шиг байна те. Тэд нэр өмнө яагаад дэвшүүлээгүй вэ гэвэл ицсэн байхгүй. Тэнд байгаа нэг юм авилгачин даргатай яг тэр авилгачин даргын копи болсон авилгачин залуутай авилгачин болох гэж байгаа залууч гэдэг юм уу? Цүнх барьсан байгаа робч болцсон тэр нэг зангаа давхар ирүү шахацсан тэр залуучуудын игнэнд орж хажууд нэр дэвч харагдахаасаа хичдэг байсан байгаа байхгүй. Тэр ичгүүрийг арилгаж эвдэж харин ч өөрийнхөө оролцоог нэмэгдүүлж тэднэртээ өрсөлдөх эр зоригийг өгж байгаа нь электорат гэж хараад байна. Тэгвэл тэрнтэй адилхан манай үеийнхэн ч гэсэндээ дахиад тэр доод үеийнхэндээ энэ мэт үлгэрлэх хэрэгтэй шүү дээ. Сонссон ер нь сонссон. Ер нь ямар бодолтой байдаг вэ? Гэхдээ ер нь залуучууд хэрэгтэй л гэж бодож байна. Яг сонголтоо хийж чадахгүй хүмүүс гэх юм уу те. Тэгээ ямар хүний сонхоо мэдэхгүй ч юм уу тэр талаар бол хэрэгтэй байх. Электорат төлөөс энэ жил зөв хүнээ ер нь дэмжиж гаргаж чадах болов уу? Ер нь бол яг нөгөө гишүүнүүдийг харахад бол яалтчгүй нийгэмд одоо хамгийн их байр суурь эдсэн ч юм уу те. Дандаа тийм мэдлэг боловсралтай хүмүүс байсан л та. Тэгэхээр бас магадгүй бас зөв хүнээ дэмжиж гаргах байх гэж бодож байгаа. Ер нь бол яг нарийн бол яг мэдээлэл бол байхгүй. Тэгвэл нөгөө Баабургаа нөгөө инх батгаа энэ төр байх шиг байсан тий. Төлөвлөгөөнийг ер нь юу гэж бодчих нэг зөв хүнээ гаргаж ирж чадах болов уу гэж. Ерөнхийдөө гайгүй баха боломж юм байна гэж бодож байна. Тэрнээс нарийн бол сайн мэдээлэл бол байна. Төлөвлөгөөний талаар мэдгүй зөв хүнээ дэмжигээд нэг электорат хөдөлгөөн яваад байгаа шүү дээ. Мэдгүй. Хүн намтай нэгдсэн гэдэг байгаа шүү дээ тий. Найдлага тавиал байгаа шүү дээ. Ер нь бол тэднэрт л найдлага тавьж байгаа энэ жил. Тэгээ би бол тэднэрт саналаа өгнө гэж бодож байгаа. Зарим хүмүүс шүү, зарим улс төр судлаач ч гэдэг юм уу. Ирээвэр хураавар хүмүүсийг одоо цуглуулж тэр оруулаад нэмэр байхгүй гэдэг юм уу те гэж хараад байгаа. Одоо ихэнхдээ нөгөө электорат анхандаа бол бие даагчдыг дэмжинэ гэж гарч ирсэн шүү дээ те. Тэрийг нь ирээвэр хураавар гэж хараад байгаа шиг байна л да. Тэгэхээр тэр бодлого тодорхойлох газар ороод төдийлөн амжилт болохгүй ч гэдэг юм уу хараад байгаа шиг байна л да. Ардын намд орсон байгаа залуучуудыг хүн ирээвэр хураа гэхгүй шүү дээ. Үзэл бодолтой ардын намын дэмжигчд байна. Ардсан намд орсныг сайхан залуучууд гэж хэлнэ. Тэмцэгчд гэдэг нэг хэсэг бүлэг байдаг да манай улсад. Нэг юм болохоор л гарч ирээл жагсаал зохион байгуулаад зодоон зохион хийчих гээл төрхөд эхэлдэг. Тэднэр за үзэл бодолтой юм байг хатуу. Үлдсэн хүмүүсийн ирээвэр хураар өгчих шиг боллоо л да та сая тий. Гүү байхгүй юу? Тэр үлдсэн хүмүүс нэгдээд тэр хүмүүс нь нэг хатуу чанга үзэл бодолтой харин ч тэргүүрээ нэгдмэл хамгийн том Монгол улсад байгаа нэгдмэл том үзэл санаа тэр шүү. Эрүүл саруул тогтолцоог улс төрийн тогтолцоог хүсэж байгаа. Тэ? Эрүүл тайван нийгэм бий болохыг хүсэж байгаа. Шудраг баймаар хүн болгон боломжтой болмоор байна. Тэгш боломжтой гэж байгаа шүү дээ. Бүгдгээс нь асуувал нэг хүсэлтэй, нэг чин сэтгэлтэй байгаа, нэг зорилготой байгаа. Яг адилхан бүгд зорилготой байгаа. Арга замын зөрчилдөөн бол хаач хийж болдог шүү дээ. За электоратод байгаа хүмүүс бол мэдээж тодорхой хэмжээнд өөрийн гэсэн туулсан замтай тэгээ өөрийнхөө үзэл бодлоор нийгмээ өөрчлөх гээд явж байгаа гэдэг юм уу тийм хүмүүс. Тэгээ таны хувьд бол энэ нийтлэлээр дамжуулаад нийгэмд үзэл бодлоо илэрхийлээд за нийгмийг бас зөв болгохын төлөө байдаг байх гэж би ойлгоод байгаа юм тийм. Тэгэхээр яг нийтлэлчдийн гэдэг юм уу тийм нийгэмд үзүүлж байгаа нөлөөг яг юу гэж хардیں۔ За яг нийтлэлчгээд тийм мэрэгжил байхгүй байх зүгээр хүний хобби ч гэдэг юм уу тийм зүйл байж болох юм. Гэхдээ яг энэ улс төр
улс төрчдийн үг үйлдэл хөдөлгөөнийг дагнан судлаа. Тэн дээр нь нэг нөгөөтэй холбоод те аналитик тийм зүйл хийгээд явах хүмүүс нийгэм зайлшгүй хэрэгтэй л тийм бусдаа мэдээ өгьгээд. Миний хувьд гэвэл яг нэг нийтлэл гэдэг зүйлийг яг сүүлийн 3 жил 4 жил өөрийгөө дагнан оролдож гин гэж ойлгож байгаа. Тэрнээс өмнө би ч ер нь 10 хэдэн жил болж ил да юм хүн бичээд. Гэхдээ яг насч залуу байсан илүүтэй өөрийнхөө зугааг гаргах байдлаар аливаа шин зүйл бичих гэж оролдоол тэгээ зохиол уран бүтээлч маягийн хүн байлаа л да. Гэхдээ би чинь нэг Австрт 2008 онд Австрийн эдийн засгийн их сургуульд суралцж байсан юм. Тэгээд тэр үедээ нөгөө Монголдо байж байгаа гадаадд очичлаар гадаадын улсын хөгжлийг харангуйтаа Монголоо бодож явах бухимддаг байхгүй юу? Ер нь бүх хүн тийм юм тохиолддог байх. Тэгээд яагаад манай ус ийм гоё байж болохгүй? Яагаад яг энэ шиг ийм замынхан гарц юм тод бодсон байж яваа болдгүй юм гэдгээс эхэлдэг байхгүй юу? Тэгээд бичиж эхэлсэн тийм төвхтэй. Тэгээ байжснаа яхаа үлгэр домог жоохон тэгж ягаад нэг Петр гэдэг нэг үгэнтэй танилцлаа би. Тэр үгэн болохоор нийтлэл бичдэг, шүлэг бичдэг тийм бас Австрийнхаа нийгэмд жоохон алдартай тийм хүн байж л. Тэр хүн болохоор амралтаар өгдөг, усаас өгдөг хангамжийг нөгөө хөдөлмөрчдөө тий хөдөлмөр эрхлэгчдээ өгдөг. Одоо жидүүчтэй байхгүй жижиг донд. Тэрнийхэн мөнгийг одоо нийтлэл бичээд 2 цуврал нийтлэл бичсээр байгаад төр засагтаа хүргээд дуулаагаа тэгээд шийдвэрсэн гэдэг намтартай тийм өвөө байсан. Тэгснээ юм бичнэ гэдэг болвол ер нь хүний сэтгэлийг хөдөлгөж ис чадваас хөнгөн биерийг хөших хэрэг юм гэдэг шүлэг найргийн тухай үгүй шүү дээ. Тэрнтэй адилхан тийм юм бичих нь хүний сэтгэлд нөлөөлж юм бодогдуулж чадах хал зоригтой юм эцэст гэдэг юмыг би бас тухайд мэдэж аваа. За нэг юм үзэг биений нийлүүлээ ч юм уу компьютер товшоод юмд нөлөөлж болох боломжтойг бас би олж хараад гэж байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө дагнан ер нь ажлаа хойш тавиач гэсэн юм хүн бичдэг болцсон. Тэгээд тэр хобби сонирхол тэгээд сүулдэ бүр ажил болж хувирж ийн л та. Одоо бол би өөрийгөө бас тэгж хөдөлмөрлж ийн гэж ойлгодог юм хүн бичиж. Тэрийгээ баг миний одоо үүрэг гэх нь хайшаа. Гэхдээ зүгээр сууж чадахгүй байл та. Ингээд нэг ч гэсэн хүн энийг энэ болохгүй байна. Тэгэд энэ болохгүй байгаа юмыг ингэж засварлаж болдог. Ингэж засварлахын тулд ийм зүйл хэрэгтэй байдаг гэдэг байгаа миний дотор нэг дэлбэрч гээд байгаа юм биш. Тэр мэрийг бус өөр хүнд ч гэсний хүн ч гэсэн мэдүүлч гэсэн гэж яваад байгаа байхгүй. Тэгээ яг нийтлэл бичгээд яг үнэн байх хэвээр худлаа юм өөрөө хүн эзэж бичих болохгүй. Тэгвэл тэр хүн боёр нь хүн бичих ирэх байх нүггүй юу байхгүй. Хортой тийм зүйлд ашиглаж болохгүй шүү дээ хүн чинь өөрийнхөө юм. Хоёрдугаархан судалгаатай байх хэвээр жоох юм мэддэг байл та. Тийм. Гуравдугаарт нь жоохон зөрөгтэй байх хэвээр юм шиг байлээ. Тэгэхгүй бол тэгэл нэг намаас нэг ахаас нэг даргаас айдаг энэ төр тийм байж иж одоо ёстой хөнгөн бэр хөшөх хэрэг юм. Тийм тиймэрхүү болчиход байгаа байхгүй. Тэгээ яг ямар нэгэн байдлаар нэмэр болно л гэж би өөрөө боддог, итгэж явдаг. Болдогч юм шиг байлаа зарим хүнд. Надад зөндөл хүмүүсийн чат те мэйл ирдээ. За зөв шүү залуу минь те. За миний дүү сайн байна. Эсвэл аха таны бичсэн юмыг уншлаа тэр гээд. Тэгээд яг баяртай л байна л та тэрэнд нь. Өөрөө нөгөө Австрт эдийн засгаар сурсан юм байна. Тэгээ одоо нийтлэлийн хажуугаар мэдээж эдийн засгийн мэрэгжлээ ашиглаж байна уу? Одоо эдийн засгийн мэрэгжлэрээ нийгэмд ямар хувийн нэмэр гэдэг юм оруулж байна? Яг би сургуулаа төгсөөгүй л дээ. 2012 онд хүрээд ирсэн. Би тэгээж тийм энэ сургуулийг төгсөөд гэж бодоход би баг миний насмаас яваа тий. Цаашгаа баг 2020 он гэхэд нэг нутгийн бараа харах юм шиг санагдаад энэ төр байхгүй. Тэгээ би яг эдийн засгийн сургуулаа төгсөж чадаагүй ирсэн. Би ч бас инженер мэрэгчлээ хүн шүү дээ. Техникийн сургуулийг төгссөн дипломо дөрвөн хамгаалсан бас ажлын урилга энэ төр 2-3-аар нь авцсан энэ төр байлаа л да. Тэгээ би бас инженерээр ажиллаагүй. Шууд бизнес хийж эхэлсэн. Хийгээгүй ч юм байхгүй тий. Хүний хийдэг бүхэл бизнесийг хийх гэж оролдоод амжилт олоод уруудаал өгсөө шатаал тэгж л явсан баг. Тийм болохоор би яг илүүтэй надад энэ нийгмийн сэтгэл зүй, нийгмийн зан төлөв тий
улс төрчдгийг улс төрийн үйл явцыг сонирхох нь илүүтэй миний зүрх сэтгэлийг ч гэдэг юм уу урам зоригийг маань ажиллах хөдөлмөрлөх хүслийг маань илүүтэй сорон зэмийг татчихжээ л да. Тэгээ би энийг л хийж байна. Мэдээж одоо хажуугаар нь бизнес хийгээ явж илэлгүй яах вэ? Хинэн химбэ? Хинэн химбэ? Энэ носон улс төрчдөөс хинэн яг жинхэнэ их оронч хүн бэ? Хинийг хилээд үг. Хинийг хилээд үг. Хинэн химбэ? Электоратын залуучууд бол те бидний л нэг ийм залуучууд ингээд тийш нэр дэвшиж байгаа ингээд зөвхөн би ингэчээд өөрөө бас би тэдний л нэг залуу хүний төлөөлөл одоо юу гэдэг нь тийшээ төрлөө орё ч гэдэг юм санаа байгаагүй юу? Гэхдээ түрүүчийн хилдэг шалтгаан байхгүй юу? Асар олон залуучууд зүгээр л Twitter дээр, сошиал медиа дээр, хоолны ширээний ард, пивний ширээний ард амар уран, санаа, зориг, санаачлаг гаргадаг байхгүй юу? Гэхдээ хизээж тэр намаас нэр дэвшиж байгаа зангиа зүйлсэн залуучуудын хажууд зогсож зэрэгцэж хэлэгдээ гэж бодоагүй байхгүй юу? Ичдэг. Ерөөсөө л тэр. Яагаад тэгэхээр тэр улс төрчид, улсын хуралд нэр дэвшигчнэр өөрсдөө тийм ичгүүртээр дүрхийг бий болгоод төгсрүүлээд ирсэн байхгүй. Ерөөсөө л тэр. Тэгээс хинч бодож л байгаа шүү дээ. Тэр нэг мал дарга тэгчгүй гэж ярьдаг залуучууд зөндөө байдаг шүү дээ. Бүр тэр ярьж байгаа нь бүр үнэхээр цэцэн, үнэхээр бодиттой зүйл ярьдаг. Тэгвэл чи яагаад өөрөө яахгүй? За яршиг дөө тэнд очиж тэгэж хүний ад болоод яах гэдэг байхгүй. Санаа дотроо саналтай, санаачлагтай бүр арга хэрэгслээ тодорхойлцсон, арга замыг мэдсэн тийм өртлөө хойшоо суугаад идэг энэ үзэгдэл байсаар ирсэн юм аа. Тэгээ энэ жил дуусч байгаа маа тий. Электоратын дэмжигч гишүүн гэж явахгүйгээр өөрийнхөө нэрийг дэвшүүлэхгүй яасан юм бэ гэж асуусан. Үгүй одоо юу штэ. Дэвшүүлнэ гэж хэлэх цаг нь ч болоогүй л байгаа зү. Дэвшүүлчих чинь билүү яаж мэдвэ? Дэвшүүлэхгүй чинь билүү яаж мэдвэ тийм баг. Гэхдээ ямар ч гэсэн электорат гэдэг үзэл санааг бол илүү түгээн тархах ёстой гэж би ойлгодог. Энэ зүйлд би өөрийгөө бүх зүйлээр зориулах ёстойгоо би ухамсарлаад яваад байгаа байхгүй. Надад үзгээрээ бичиж цагаан хоолой байвал би цагаан хоолоогоор хүнд хэлье. Дахиад нэг юм том сэтгэлгээний хувьсгал манай улсад бүтэн шаардлагатай болоо бүр өвчлөөд хэвтцсэн байж байгаа байхгүй. Татаж босгомоор байна шүү дээ. Алив гараа өгчээ. Тариадах өвдөн шүү. Им үгүй гашуун шүү. Дахин тарий шүү. Өвдөлтөнд бэлэн байгаарай гэдэг. Ингмээр байгаа байхгүй. Үг гашуун, үйлдэл хэрүүн байж болно. Би нөгөө хувьсгал юм уу яриаггүй шүү. Энэ сэтгэлгээний хувьсгалыг ярьж байгаа шүү тий. Би нөгөө төрд байгаа хүмүүсийг илүү ёс зүйтэй байгаасаа гэж одоо хүлээдэг бах тий. Тэгэхээр өөрөө чи хувьд ёс зүй гэж яг юу вэ? Ёс зүйтэй хүн гэдэг чинь нэгдүгээрт одоо хүн дүрсээ алдаагүй хүнийг хайрлах энэрх тэр өмнө хэвээрээ байгаа хүнийг хэлэх багтал та. Нэгдүгээр шалгуур нь. Нэг хөгийн харгас хэрцгий гүлсэн новчнууд эзэж ёс зүйтэй байж чадахгүй шүү дээ. Хоёрдугаарх нь хууль л хэрэгжих ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй юу? Хуулийн дээр юуг заасан бэ тэрийгээ л хийнэ. Хуулиас дээр нэг ч хүн байхгүй, ахман юмдаа гэж уучлж өршөөх ёсгүй. Тийм. Ерөөсөө л хуулиа сайн баримталж байгаа хүнийг л ёс зүйтэй гэж хэлж байгаа. Гуравдугаарт нь болохоор хүний хүмүүжил байдаг үстэй тий. Зөв хүний үйлдэл нүднээс далдж зөв гэд харамсалтай тэр үгж орлон төл байна л та өнөөдөр Монголд. Тэр үгж орлонгоос гаргаж ирэх хэрэгтэй байхгүй юу? Зөв хүн гээл тэгэл яриад идэг. Тэр нь хамгийн товчоор хэлэхэд ёс зүйтэй хүн гэж шууд хэлж тий. Зөв хүнээ дэмжих электорат хөдөлгөөн. Тэр чинь ёс зүйтэй хүмүүс байгаа. Манай төрд ч гэсэн байгаа. Зөндөөл энэ тэнд ямаг гэнтлгүүд ч гэсэн байлгүй л яав тэ. Гол нь ёс зүйтэй хүний одоо гаргадаг зэвсэг нь нэг магадгүй нэг жижигхэн тонгорог тий. Нөгөө талд нь ёс зүйтэй хүнээс эсрэг тал зогсогчдыг харъя л та. За авилгалч дарга нар байгаа. Тэд нар чинь сүлжээ болцсон байна. Бие биенийгээ дэмждэг, унгаддаг, мэдээлэл солилцдог. Тэр утгааник сайд ирэхэд нүүдлийн шуу гэж очилчоод сайдын ажлыг хүртэл хийлэгдэхгүй байж чадах тийм чадaltaй хүмүүс байхгүй юу? Популистууд байгаа. Ерөнхийдөө энэ төрлийн бодлого нь өөрөө байгаа. Халамжлагч бодлого гэдэг ч юм уу.
Ингээд эдний гаргаж байгаа энэ олон нөгөө талд нь нөгөө киноны Супербаатар цуглдсан юм шиг гарууд дуртай том зэвсгээ бууга их бууга пулмод пуужинга гаргаад ганц тонгорхтой үний өдөөс зогсож шít. Тэр ёс зүйтэй хүн биднэрт харагдахгүй. Байсан ч харагдахгүй. Дуурсан ч сонсогдохгүй. Сонсогдсныгаа яадаг вүлээ? Бөөрлөхөд ажлаас нь халаад хөөгөөд тэр өтгөө шоронд хийчдэг үстэй. Ёс зүйтэй хүмүүс олон болох хэрэгтэй байхгүй тэнд тэр төрд. Зөв хүнэн дэмжих электорат цаг. Төрийн сүлд өршөө гэж хэлдэг. Одоо энэ бодлого тодорхойлоод байгаа гэдэг юм уу те? Энэ хүмүүсийг гэх үү те? Төр гэж хардаг. Гэтэл өнөөдөр тэрийг одоо төр гэж харахаасаа илүү ийм харааж зүгсэн ч гэдэг юм одоо саарл орноо одоо сүнс сүгэлсэн шүглсэн гэж хэлэх нь одоо холгүй байна шүү дээ тийм. Ингэж одоо төр гэдэг шлэгдсэн юм шиг байгаа юм. Нөгөө өмнөх үеийн төрийн сүлд мүлд гэж ярьдаг байсан үе бол шал өөр болчихлоо шүү дээ. Тэгэхээр төр гэж яг юу хэлдгийг ер нь ямар байх хэвээр юм бол? Яг нөгөө өмнөх одоо бүх дэлхийд аяар гэсэн бахта манайх яг тэр хэлбэртэй илүү удацсан нөгөө феодализм байхгүй. Шууд ингээл хаантай те цаазаар авч барьчдаг. Тэгэл төрийн буулга буугаал хүн ямар ч эсрэг үс саналаа хэлэх хэрэггүй шууд ингээл төрийн сүлд өршөө. Ерөөсөө өршөөл гоохсоор аргагүй байхгүй. Бурхан шиг. За энэ ойлголт энэ хэллэг тэрнээс үүссэн байх магадaltaй гэж би бодож байгаа. За тэгээд байж исэн төр солигдлоо. Богд хааны төр гарлаа, хувьсгал засаг тогтлоо гэдэг ч юм уу. Дахиад нөгөө нэг төрийн буулга амар хүчтэй явж ирсэн биз дээ. Амар хэлмэгдүүлэлт хядлага түүхэндээ тэр олон хүний өөрснөө тэгж чадчихсан түүх Монголд юу байхгүй шүү дээ. Тэгж явсаар байгаа төрийн сүлд өршөө гэдэг үг маань нэг юм төрөө дээдлж одоо төрдөө итгэж байгаа даа гол нь биш. Төрдөө ширвүүлчихгүй хүн шиг байх юмсан гэдэг юм. Айгаад хараа хүн чинь аргадаад идэг үстэй. Жижиг нохоо том нохоо яадаг үлээ шаргунаал гүгэд идэг. Тийм байгаа байхгүй. Төр гэдэг маань одоо өнөөдрийн олон улсад ардсан тогтолцоотой улсуудад ярихад төр хамгийн шүүмжлэлийн бай болдог. Энд чинь өөрөө эрүүл үзэгдэлд хамгийн шүүмжлэлийн бай болдог. Яагаад тэгэхээр тэр олон хүмүүс чинь нэгдмэл нэг санаатай тэр хүний үйлдэлийг зөвлөлийн зөвшөөрнө гэж байхгүй шүү дээ. Дэмжигчид, эсэргүүцэгчид гэж зөндөл байж л тэр байтгаа засаг огцруулчихдаг үстэй. Дараагийн засаг бүрэлддэг. Гэхдээ юу төр ямар байх ёстой вэ гэвэл төр хуультай л байх ёстой байхгүй яг хуулиар. Түрүү чинь жишээ авдаг одоо чинь дарга нар зүгээр л бие биенээсээ өш онзон авах гээд нэг хууль хэрэгжилж үзээд дараагийн хууль хэрэгжилж үзээд бүр яаж яана тэнт ч одоо бүр хуультай мó хуульгүй мó бүр тийм болцсон тий. Хамгийн миний бүр яг бүр жигнэсээ айгаад байгаа зүйл тэр байхгүй бүр ингээд дотроо би айгаад юм үнэхээр яана энэ одоо ямар хэлбэрлөө орж байна. Нэгхэн алт гიშгээл дахиад нөгөө хуучин төрийн буулга гэдэг тийм тогтолцоо руу орлоо шүү дээ. 37 оны хэлбэдүүлэлт ч байд юм уу. Өөр дээр нь тэр хүнийг тэгж байгаа зүйл маргааш над дээр ирнэ гэдгийг манайхан 70 тухамсарт ойлгоод байгаа. Хөдөлж юм хэлж чадахгүй байна. Чадахгүй байна буюу сэтэлчихгүй байгаа байхгүй. Тэр Симбагийн хүүхэлтэй кино шүү дээ Walt Disney-ийн алдартай. Өөрийгөө арслан гэдгээ мэдэхгүй нэг гахаа таруу хоёртой л хорхойд яваад байдаг үстэй. Тэ. Тэр чинь үг нь арслан шүү дээ араатны хаа. Сүргийн толгойлогч. Тэгээд өөрийгөө олж мэдээд ямар өөрчлөлтийг авчирдаг вүлээ. Манай ард иргэд чинь Симба байхгүй өнөөдрийн. Өөртөө тийм агуу хүч байгаа гэдгийг мэдэхгүй л ингээл боогдоол, хашигдаал, чимээг үзээд миний үг ямар нэмэр байх вэ? За би гудамжинд гарч ихсаад хинт одоо өөрчлөлт авчрах вэ? За лай. Бүгд одоо ийм хүмүүс бий болцсон. Ард иргэдийн олонний хүч оломгүй далаа гэдэг үг биш үү тийм биз? Гол нь одоо сэтэл өх, дагуулах, сэрэх хэрэгтэй байхгүй. Зөв хүнэн дэмжих электорат цаг. Тэгээ энэ төрд ингээд байх ёсгүй хүмүүс магадгүй галзуу солиотой хүмүүс ч тэнд байгаад байна гэдэг. Тэгэхээр яг ийм хүмүүсийг яаж солих юм бэ те? Яаж одоо тэднийг өөрчлөгч гэдэг юм уу? Ямар арга тактик байна гэж хараад байна. За яг нөгөө хүндээ биш тогтолцоонд байгаамаа гэдэг чинь биш үү? Тогтолцоогч хүн хийн ийм тогтолцоотой байгаад хүн хүчнээ солиод хэвээрээ үлдэн идэгч бүгд үнэн л дээ. Гэхдээ нэг харилцан хамаарал бүх юм парадокслог зүйл одоо үүсчихэд байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээр чинь төрийн одоо байж байгаа бүх
өнөөдөр бий болсон асар сэтгэл ханамжгүй ард иргэд нь гомдолтой байж идэг энэ тогтолцоо чинь алдаа нь цэвэр тунгалаг биштэй байгаа байхгүй юу? Аквариум загсыг бид нар бүгд хардсан шүү дээ. Тэр чинь шилэн хантай. Тэр яг тийм байх хэрэгтэй байхгүй юу? Тэнд явагдаж байгаа нэг одоо тогтоол шийдвэр тэрнээс гарах үр дагаврыг судалгаа анализ нь яг тусдаа дахиад нэг юм хэсэг бүлэг хүмүүс магадгүй миний мөрөөдөл тэр байхгүй юу? Ийм мөрөөдөл явахтаа одоо бараг төлөвлөгөө болж байгаа ийм мундаг залуучуудтай нийлж олж авч тэгээд тэд нартайгаа ийм судалгааны аналитик тэрний үр дагавар бөгөөд өнгөрсөн хойшоо ирээдүйн 3 цагийг холбосон ийм зүйлийг шинжилэн судалдаг тийм одоо юу гэдэг чинь хэвдүүлээ нийгэмлэгчдийн тийм зүйл үүсгэхийг хүсдэг. За яг тэр яваад тастаас жоо хадварчлаа уучлаарай. Тэгээд төр нь өнөөдөр аквариум загас шиг тийм шилэн хантай биш. Тэнд явж байгаа мөнгө болгоны ширхэг нэг мөнгөний замыг бид нар мэдчих ёстой шүү дээ. Тэгжээж биднээс тэгээд тэр одоо хоёр дарга хоорондоо танил талдаа өгсөн байна уу албан тушаалын хэргийн шин чанар байна уу авилга авцсан юм шиг байна уу гэдгийг чинь бид нар өөрсдөө зүгээр ингээд зурагчиг харж явах хэрэгтэй байхгүй. Тийм боломж өндөр байхгүй. Юу аквариумын шилэн хаан асар зузаан том цементтэй хааны цаана тэр өтгөө дуу намсагчтай тэр өтгөө камергүй юу ч байхгүй тийм нэг цаана хэсэг хүмүүс тэнд юу хийж байгаа бүү мэд юу болж байгаа өстой бүү мэд. Тэг чин тэгэл тэнд тэр хүмүүс бидний мөнгийг тэнд өөрснөө дураараа бидний мөнгөөр яаж байгааг хэн мэдэх вэ тийм биз дээ. Нэг амар гимт хэрэгтнүүдэд хөөхөн охиныгоо өгөө явуулсантай адилхан бид нар бодож нэг зүгээр сууж чадахгүй хатгагдчих хэвээр шүү дээ. Ямар ч юмгээр юу болж байгааг мэддэхгүй тэгээд нэг тэнд нэг хэсэг бүлэг хүмүүс байгаадаа л гол алдаа. Манай төрийн энэ тунгалаг болох хэрэгтэй байхгүй. Энэ тунгалаг болж иж тэр одоо тэр мундаг залуучуудын одоо олон санаачл гаргаж байгаа хуульчдын төрүүлж хэлээд идэг амар технологи импортлогчдын тэдний чинь ичид сая гарч ирэх байхгүй. Нэвтрэх гэж оролдоол чадахгүй гаднаас нь хөөгддөг шүү дээ. Нэвтэрсэн ч гэсэн удахгүй буцаагаад тэр өдгөө шорондоо шийдэгдэж шүү дээ. Тогтолцоог дийлэхгүй байгаа байхгүй. Энэ тогтолцоогийн тэгвэл ядаж эхлээд шинжлэх зоригтой олон нийтийг сэрдэлжүүлэх боломжтой чадaltaй залуу хэсэг бүлэглэхлээр нөгөө дээрийн бүлэглэлт дуруудад сонсогдож байна тий. Хэсэг залуучууд шаардлагатай байгаа байхгүй. Тэр залуучууд азар энэ жил зориг гаргаж байгаа гэж би харж байгаа. Маш их баяртай байна. Бүх залуучуудаагаа би бүх чадлаараа бүх одоо хаана хүрэх газараа бид дэмжихээр одоо шийдсэн байгаа. Миний хэлэх гэсэн юм ерөөсөө л юм л чинь. За баярлалаа. Төгсгөлийн асуултыг би бас үлдээд юм те. Мэдээж би бүх асуултыг асууж чадахгүй. Тэгээд өөрөө чи хэлхийг хүсэж исэн гэдэг юм уу? Миний асуугаагүй асуулт байвал магадгүй залуучуудад хандаад, магадгүй энэ төрсхийн хандаад хэлэх үг байвал хэлээч гэж. За одоо чи юу бах вэ? Яг хөө тэгээд энэ электорат үзэл санааг дэмжиж нэг тойрон нягтарч амар олон залуучууд байгаа. Энэ залуучуудыг ялгаж хүлээж аваарай, ялгаж хараарай, харах гэж хичээгээрэй л гэж хэлмээр байна. Зөв залуучууд, зөв хүн гэж яг хэнийг хэлээд байгаа юм бэ? Магадгүй өлөг болсон үг гэж болно. Гэтэ өнөөдөр бид нар үгээ буцааж зөвлөж өнгө оруулъя л та. Тэ. Манай энэ төрийн тогтолцоо одоо буруу өргөгдсөн байж байгааг бид нар бүгдээрээ ярьж ийн мэдж ийн 30 жил доороо эргэцчлээ шүү дээ. Хэдэн гоё Улаанбаатар хот маань хэдэн гоё байшинтай л бол. Яг хөө мэдээж хүний цалин мөнгө жоох нэмэгдсэн л ч одоо арайчтай бас амьд организм байна да. Гэхдээ асар хангалтгүй байхгүй юу? Өрөвдмөр үрдүн байхгүй юу? Тэгээд энэ бүхнийг бүтээсэн нь манай хуучин ирэх барьжсэн хоёр том нам шүү гэдгийг хамгийн сайн ойлгоорой. Бити хууртаарай гэж ингэж ийм зүйлийг хэлэх гэж байгаа байхгүй. За баярлалаа. Ажлын хэмжээ төсөв. За чамдаас ажлын амжилт. Баярлалаа. Өнөөдрийн Монгол өөрчлөлт сонгуулийн хувьсгал хариуцлага зөв хүнэн дэмжих электорат цаг